За болсон. За болсон. Фокусын алин дээр татах вэ? Тэр ингээл жоох юм. Тэрийг NBA Австрали 2025 Европын авч чадвар анхдугаар хэмжээний нэмэлт 33 насны ангид алтан медалийн төлөө тоглохоор бэлэн болсон багуудыг та бүхний өмнө өөрөөр бэлэн болсон байна. Тэрлэхээр болсон юм байна. Тэр гэж шүүгч мөнх жаргалын омбоо Замон талбай шүүгчээр Aaron Michel шүүгч Оби Зангет баг тамирчдаа амжилт хүсье. Баяраа хүргэе. Заинхүү алтан медалийн төлөөх тэмцээн тавлал эхлэхэд бэлэн болж байна. За B-Ballers Чех багийнхан талбайд гарч ирсэн байна. Тамирчтай бүгд амжилт хүсье. Алга даши үзэгчд байна уу? Өшөө жаман чанга алга даши бүгдээ амжилт хүсье. За тоглолт хийсэн. За B-Ballers за давхраар алдаа гаргасан. Чех багийн 9 номерын тамирчин хувь алдаа гаргаж байна. За 12 номерын тамирчин торгуулийн шийдэл гүйцэтгэн. За эхний шийдэл амжилтгүй. Хоёр дахь шийдэл за амжилттай болж багтаа анхны 1 оног авчирч байна. За Чех багийн давталгааны хувилбарыг сонирхцгаая. За давталгаа таслагдсан.
B bowlers 10 номерын тамирчин. За тавцаа амжилт болсон Монгол таслагдлаа. За автагсан. B bowlers багийн 12 номерын тамирчин хувийн алдаа гаргасан. За Чик баг 11 номерын тамирчин торгуулийн шийдэлт эхний шийдэлт амжилттай боллоо. За хоёр шийдэлт амжилттай болж багтаа нэг оног авчирч байна. За B bowlers багийн довтлогоо. За бөмбөг таслагдсан. Хурдан довтлогоо шилжиж байна. За довтлогоо амжилттай болж 2 номерын тамирчин багтаа 2 оног авчирч байна. B bowlers дундын зэний шийдэлт амжилттай болсон. За бөмбөг гадаа гарсан. B bowlers бөмбөгийг тоглолтод орууллаа. 3 онооны шийдэлт амжилтгүй. За B bowlers дахин бөмбөгийг тоглолтод оруулна. За 2 оноо нэмэлт 1 шийдэлттэйгээр авчирч байна. Чик багийн 5 номер хувийн алдаа гаргасан байна. За 15 номерын тамирчин нэмэлт 1 шийдэлтийг гүйцэтгэнэ. За нэмэлт шийдэлт амжилттай болсон. Чик баг хариу довтлогоо шийдэж байна. За довтлогоо амжилттай боллоо. За Чик баг бөмбөгийг тоглолтод оруулна. За B bowlers бөмбөгийг тоглолтод оруулна. За үнэхээр гайхалтай довтлоо байлаа. 12 номерын тамирчин багтаа 2 оног авсарж байна. За Чик баг хариу довтлого шийдэж байна. За довтлого амжилттай. За бөмбөг таслагдсан. Чик баг за довтлого таслагдсан. За B bowlers за довтлооны хөлбөрийг сонирхъя. 11 номер бөмбөг эзэмшиж байна. 15 номер за довтлого амжилттай болж багтаа 2 оноо авчирж байна. Тоглолтын тооны харьцаа 7-3. За Чик багийн довтлогоо үргэлжилж байна.
B Bowlers багийн 18 номерын тамирчин хувийн алдаа гаргаж байна. За багийн алдаа 2 баг хоёулаа 2-2. За дамжуулалт таслагдсан B Bowlers урд тоглох шийдсэн. За дахиад алдаа гарлаа. Чек багийн 1 номерын тамирчин хувийн алдаа гаргасан байна. Чек багийн алдаа 3. B Bowlers багийн алдаа 2. За эхний шийдэлт амжилтгүй. За хоёр шийдэлт амжилттай болж багтаа 1 оноо авчирж байна. Тоглолтын тооны харьцаа 8-3. За тагарсан. B Bowlers 11 номерын тамирчин хувийн алдаа гаргасан байна. За багийн алдаа адилхан 3-3. За чек багийн дундын заны шийдэлт оновчгүй боллоо. За B Bowlers 10 номерын тамирчин бөмбөг эзэмшиж байна. За бөмбөг дундаа. За чек баг бөмбөг тоглолтод оруулж байна. За бөмбөг таслаглаа. За B Bowlers багийн тоглохны хувьд сонирхъя. За таслагдсан. Чек баг хурдан тоглох шилжсэн. За бөмбөг таслаглаа. За чек баг бөмбөг тоглолтод оруулж байна. За маш амжилттай тоглож багтаа 2 оноо авчирч байна. Чек баг. Тоглолтын тооны харьцаа 8-5. За B Bowlers алсын заны шийдэлт амжилтгүй. За чек багийн давталгаа. За шогом гიშгсэн байна. B Bowlers бөмбөг тоглолтод оруулъя. За B Bowlers. За өнөхөр хоёр давталгаагаар багтаа 2 оноо авчирч байна. 11 номерын тамирчин. За тоглолтын тооны харьцаа 15. Дундын заны шийдэл оновчгүй. За B Bowlers тоглох
тооцоо үргэлжилж байна. За хажуу шийдэл амжилттай болсон. За B Bowlers 15 номерын бэлтгэж багтаа 2-аар авчирч байна. За тайм аут хийсэн. За Чехийн багаас тайм аут хийсэн. За тоглолтыг үргэлжлүүлье. За Чехийн баг бөмбөгийг тоглолтод оруулна. За Алсын цааны шид амжилттай боллоо. За Чехийн баг бөмбөгийг дахин тоглолтод оруулна. За дундын төвний шийдэл амжилттай болсон. За дахин тоглолтод амжилттай болсон. За үнэхээр ширүү өрсөлдөж байна. За алдаа гарсан. За торгуулийн хоёр шийдэл гүйцэтгэх нь Чех баг B Bowlers багийн 24 номертой тамирчин хувь алдаа гаргасан байна. За B Bowlers багийн алдаа 4, Чех баг багийн алдаа 3. За тоглолт шийдэл амжилттай болсон. За тоглолт амжилттай болсон. За B Bowlers багийн алдаа 4-өөс дэш. Манай тоглолтод дандаа. За 11 номерын тамирчин. За эхний шийдэл амжилттай. За хоёр шийдлийг мөн амжилттай гүйцэтгснээр багтаа 2 оног авчирч байна. За B Bowlers давтхан шийдэж байна. За 3 онооны шийдэл амжилтгүй. За Чех баг бүгд болтон оруулна. За 3 онооны шийдэл. За мөн амжилттай болсон.
B Ballers бөмбөгийн тоглолтоор орно. 3 шүгчтэй. Гоё юм. За B Ballers тоглоом болсон. За алдаа гарсан. Тэгэхээр одоо бүгдээр яах вэ гэхээр энэ юун дээр яхад зүгээр За B Ballers улс бол 3 4 шүгчтэй. багийн алдаа дөрөвс дэш. Тэгээд тэмцээн болгох За торуудын шүгчий бодвол 2 шилжилт үүсгэн. муу шүгчийг байж болох 3 талаас. За их шилжилт амжилттай. Одоо хэрэг нөгөө дөрмөндөө өөрчлөлт. Энэ багуудад одоо 10 27 одоо таамаг Европын авах хэрэгтэй. Дор хаяж 2 сайн хийж байна. яаж байгаа За B Ballers бөмбөгийн тоглолтоор орно. тэгэхээр ч юм уу хамгийн сайн шүгчтэй. Тэгээд 7 улсаас 2 сайн шүгчтэй чинь 14. За Арсын зэний шилжилт амжилттай болж багтаа 3 оноо авчирч байна. Дор хаяж 3 шүгч гэж бодлоо. Тэгээд нэг 7 улсаас 21 тэгээд тэгээд дэмжиж 3-3 угаагаад тий. Тийм бол биеинд хүндээ амар тий. За 2 оноо тооцсон. За B Ballers 10 номерын тамирчин хувийн алдаа гаргасан. Торуудын нэмэлт нэг шилжилт. За нэмэлт шилжилт амжилттай болсон. За тооны харьцаа 15-11. Нэмэлтийг тооцоогүй юм биш үү? За зөвхөн шүүгчтэй харьцаа бид нар тамирчид битгий ойрхороо. За 3 онооны шилжилт амжилттай болсон. Тоглолтын тооны харьцаа 18-10. Энэ харин энэ тоглолт. Чи манайхтай байсан. Хайрлаас. За тоглоом амжилттай болсон. B Ballers за 25 номер дахин Арсын зэний шилжилт гүйцэтгэсэн амжилттай боллоо. За 10 номер хувийн алдаа. За 10 номер хувийн алдаа 2. За их шилжилт амжилттай. За 2 шилжилт мөн амжилттай болсноор багтаа 2 оног авчирч байна. Тоглолтын тооны харьцаа 18-12. Тоглолтын цаг дуусахад 1 минут 50 секунд үлдсэн байна. Эхний үеийн цаг. За мөн Арсын зэний шилжилт амжилттай боллоо. Чех багийн 6 номерын тамирчин хувийн алдаа гаргаж байна. Багийн алдаа 4. За бөмбөг таслагдсан Чех баг. За тоглоом амжилттай боллоо. За Чех багийн 6 номерын тамирчин хувийн алдаа гаргасан.
6 номерын тамирч Хуваа Алда 2. За багийн алдаа 4-өөс дэш болсон айлын баг нь. За эхний шид амжилтгүй. За хоёр шид бас амжилтгүй болсон. За тоглолт үргэлжилж байна. Чиг. За бөмбөг таслагдсан. За чиг баг бөмбөгийг тоглолтод оруулна. Солилцож гаж. За бөмбөг хүрэгдсэн. B bowlers бөмбөгийг тоглолтод оруулна. За алсын зэний шид амжилтгүй боллоо. За нэгдүгээр үеийн цаг дуусгаад 48 секунд. Чиг багийн довтлооны хөлбөр. За 3 онооны шид амжилтгүй болсон. B bowlers. За нэгдүгээр үеийн цаг дуусгаад 32 секунд дутуу байна. Тооны хайрцаа 18-12. За 3 онооны шидэл. За амжилтгүй болж байна. Чиг баг. За довтлоо амжилтгүй болсон. За 11 номерын тамирч. Чиг багийн 11 номерын тамирч Хуваатаа гарч байна. За торгуулийн 2 шидэл. За тоглолтын 1-р үе дуусгаад 13 секунд дутуу байна. Дүлгөөнүүд ягаад адилхан юм бандгар байна? Энэ бас бандгар шүү. Дүлгөөн гэжтэй 25 номероос дүлгөөн гэж. За ихний шидэл амжилттай. За хоёр шидэл мөн амжилттай болсноор тооны харьцаа 20-12. B bowlers тоглолтыг хэрэгжүүлж байна. 8 секунд. За 8 номерын тамирч Хуваатаа гарсан. Торгуулийн 2 шидэл. Энэ стос За 9 номерын тамирчин торгуулийн шидэл гүйцэтгэн 2 удаа. За хоёр бөмбөг орох юм бол тайм аут. Эхний бөмбөг амжилттай. Хоёр бөмбөг ороод тайм аут авах шүү. За 5 секунд. За амжилттай дуусгалтаа 2 оноо авчирч байна. Ийхүү 20-15-ийн харьцаатайгаар B bowlers баг 1-р үеийг хэрэгжүүллээ. За ингээд физикийн хугацааны дараа алтан медалийн төлөөлөх тоглолтын 2-р үе эхэлнэ.
За аваргын алтан медалийн төлөө тоглолтын 2 дугаар үе эхэлж байна. Албадар B Bowlers Чех багууд өрсөлдөж байна. Сойдод аваад чи. За Чех баг. За бөмбөгийг дахин тоглолтод оруулна. 310 гэж 700 За бөмбөг таслагдсан. B Bowlers За 11 номерын тамирчин Довтлогоо амжилтгүй боллоо. Нэрэ яасан бэ? Бөмбөг таслагдсан. Чех баг хорон тоглоом шилжсэн. За мөн амжилтгүй болж байна. B Bowlers 18 номерын тамирчин бөмбөг шилжиж байна. За бөмбөг дахин таслагдсан. За Чех баг. За 9 номерын тамирчин амжилттай тоглож багтаа 2 оноо авчирч байна. Тоглолтын тооны харьцаа 20-17. За B Bowlers багийн Довтлогоо. За Довтлогоо амжилтгүй болсон. Нэр асуудал байхгүй. Манай оноо одлаа. За өнөөдөр амжилттай тоглож багтаа 2 оноо авчирч байна. 8 номерын тамирчин тоглолтын тооны харьцаа 22-17. Ингээд сууж ингэ. Чи маа камераман удаа мөн. За. За Чех багийн тоглолтын хөлбөрийн саналыг 5 номерын тамирчин бөмбөг зөвшөөрөн дундын зайны шидэл амжилтгүй болсон. За алдаа гарсан. За B Bowlers багийн 11 номертой тамирчин хаваад гарсан байна. За эхний шид амжилтгүй. Шигээдийн 5-2 мөр. За хоёр шид амжилттай болж багтаа 1 оног авчирч байна. Тоглолтын тооны харьцаа 22-18. За Чех багийн хурдан тоглоом шилжсэн 2 номерын тамирчин. За Довтлогоо амжилтгүй. Уг нь гоё. Тэ? Гоё бүгээр гоё ингээд. За B Bowlers багийн Энэ холбоонд Довтлогоо. саяны ордог байна. Тэнд юунд сний хүүхдийн баг мост. Тэгээд Чехийн дотроо яриад мань үнийг бас холбоонд ажилладаг гэдэг багийн хүмүүс өөр зөвшөөрсөн гинэ. Тэгээд заа. Чех багийн 9 номерын тамирчин хувийн хадаа гаргасан байна. 14 10 Сайцаа зохиож байна. 18 20 За тоглолтын тооны харьцаа 22-18. B Bowlers баг тоглолтыг хөшөөжилж байгаа. Алсын зайны шид амжилтгүй болсон. Дахин алсын зайны шидэл мөн амжилтгүй болж байна. За Чех баг бөмбөгийг тоглолтод оруулна. B Bowlers 12-0. Гоялта. За Чех багийн тамирчин торгууль шийдэл гүйцэтгэх нь.
За ихний шийдэлт амжилттай болсон. Бартолиг онооцолж байна. А 4 шийдсэн 2-ыг хэлсэн болж байна. Бас болж байна тэгээд. Одоо нэг 6 мангад байна. Барах та 7-8 дээр чинь. За хоёр жил мөн амжилттай болж багтаа 2 оноо авчирч байна. Тоглолтын тооны хайрцаа 22-20. За B bowlers довтлогоо за бомбог гадаа гарсан чегийн баг шижиж байна. Эний ч яг орой очихоос өмнө шийдчихсэн тий. За чег баг за бүдгээ довтлогооны үйл сонирхъя. За 2-0-ийн тамирчин таймаут гэж байна. За үнэхээр гайхалтай довтлогыг багтаа 2 оноо авчирч байна. За тоглолтын тооны хайрцаа 22-22. За тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод үнэхээр сонирхолтой явагдаж байна. Оногийн доод жоод MVP өгчих юм байгаа. За тоглолтын үргэлжлүүлээ. За тооны хайрцаа 22-22. 2 номер. За цаг дуусах болоогүй. Хангалттай хугацаа бий. За үнэхээр өрсөлдөөд тоглолтыг үзүүлж байна. Хоёр баг маань. За B bowlers 11 номерын тамирчин, за 24 номерын тамирчин довтлогоо шилжсэн. Үнэхээр гайхалтай довтлого байлаа. Ингээд 2 оноо багтаа авчирч байна. Тооны хайрцаа 24-22. За чег баг довтлого шилжсэн. Дундын зайны шийдэл амжилттай боллоо. За тамирчин барьцсан уу? Солилцоо зохиож B bowlers. За солилцоо зохицуулсан. За B bowlers гомгийн тоглолтод орж байна. За бомбог таслагдсан. Чег баг. Хурдан довтлогоо дамжуулал. За алдаа гарсан. За B bowlers багийн тоглогч 24 номер. Хувийн алдаа 3. 24 номер хувийн алдаа 3 болсон байна. Юм ирээлээ гэж өнөөдөр хүүхдүүд авчраараа гэж. Бэлгт болж танахаас хүүхд байхгүй болохоор бэлгээс хүүхдүүд За ихний шийдэлт амжилттай. За хоёр шийдэлт амжилттай болсон. За чиг баг бөмбөг эзэмшиж байна. 3 онооны шийдэл амжилтгүй. За дахин алдаа гарсан. За 24 номер. нөөс гоё юм байна. Хувийн алдаа 4. Энийг одоо Солилцоо. За тормозын хоёр шийдэл. За ихний шийдэл амжилтгүй.
Замун амжилт болсон. За Чехийн баг бөмбөг эзэмшиж байна. За энэ дамжуулалт ойлголцсонгүй. За ингээ би болоос баг бөмбөгийн тоглолтод оролцоно. За би болоос алсын зайны шийдэлт амжилтгүй боллоо. Би болоос за алсын зайны шийдэлт дахин амжилтгүй болсон. За Чех баг тоглоом шилжиж байна. За Чех баг хажуугаас гарна. За бөмбөг таслагдсан би болоос. За Чех баг бөмбөг эзэмшиж байна. За бөмбөг таслагдлаа. За хурдан тоглоом шилжсэн. За тоглоом амжилттай болж багтаа 2 оног авчирснаар тооны харьцаа 26-23. За Чех багийн тоглоо. За тавсан. За би болоос багийн алдаа 4-өөс дэш. За торгоны 2 шилжилт гүйцэтгэх нь. За их шилжилт амжилттай. За 2 шилжилт мөн амжилттай. Ингээд тооны харьцаа 26-25 болж байна. За би болоос багийн алдаа 4-өөс дэш. За тоглоом шилжсэн. За 15 намын тавилч үнэхээр гайхалтай сайн тоглож багтаа 2 оноо авчирч байна. Тоглолтын тооны харьцаа 28-25. Орооны шийдэлт. Солилцоо зохиож байна би болоос. За би болоос бөмбөг эзэмшиж байна. За бөмбөг таслагдсан. Чех баг. За амжилттай тоглож багтаа 2 оноо авчирч байна. Тооны харьцаа 28-27. За тоглоом амжилттай болж багтаа 2 оноо авчирч байна. 30-27. За би болоос баг бөмбөг эзэмшиж байна.
Яасан? Unit 5 гэж байна. За би болоо бүгд тоглоно. Үзэнгээ үзээлээ. Хурааны шидэл амжилт болсон. Чихваг авах шийдсэн. За өнөөдөр төвтэй. Зэнгэ бата хоёрын авцарснаар тооны хавцаа 30-29. Тоглолтын цаг дуусаад 3 минут 31 секунд. Яа, энэ чисто юу үзсэн ш. Энэ чи эндээ агаарч үзчихсэн шүү дээ. Энэ агаарч үзчихсэн. 9 номер. Хуяата Чих. За 9 номер Хуяата 3 удаа юм биш үү? Чих баг. Багяата 2. За би болоос давтхан шилжиж байна. За давтханы хувилбар за дахин давтсан за тавсан за Чих багийн 6 номерын тамирч Хуяата гаргасан. За алсын зэний шидэл амжилтгүй. За би бонус. Хоёр зармет юм уу таа шийдэх юм бас их хатуута биш юм байна. За би бонус. Бүгд тоолсон. За би бонус. Давтханы хувилбарыг сонирхъя. За дундын зэний шидэл амжилтгүй болсон. 11 номер. За бүгд таслагдсан. За би болоос баг. Бөмбөг тоолсонд оруулнаа. За Чих багийн 6 номерын тамирч Хуяатаас 3 болсон юм биш үү? За бүгд таслагдсан. Чих баг давтхан шилжиж байна. За ата за би бонус багийн 8 номерын тамирч Хуяата 3 болж байгаа юм байна. За багийн алдаа дөрвөөс дэш. За эхний шидэл амжилтгүй. За сольтод хөөж байна. За сүүлийн шидэлт амжилттай болж 1 оноо авснаар тоглолтын тооны хайрцаа 30-30 болж тэнцэж ирлээ. За тоглолтын цаг дуусах 2 минут 15 секунд. За алсын зэний шидэлт амжилттай болж багтаа 3 оноо авчирж байна. 25 номер тамирчин. За тооны хайрцаа 33-30. За 3 онооны шидэлт амжилттай болсон. 15 номер. Би болоос багийн 15 номерын тамирчин Хуяата.
Таргуулын 2 шилжилтийг үүсгэн. За эхний шилжилт амжилтгүй. За хоёр шилжилт амжилттай болж багтаа 1 оноо авчирч байна. Тооны хавцаа 33-31. За тоглолтын цаг дуусаад 1 минут 36 секунд үлдэж байна. За бомбог таслагдсан. Бомбог маш амжилттай таслагдсан. За Чехийн багийн тоглооны хөлбөр. Чехийн багийн. За явсан гэж үзсэн. За тоглолтын цаг дуусаад 1 минут 5 секунд. Тооны хавцаа 33-31. Би бонус баг 2 онооны төлөвтэй өшөөлж байна. Сагч яваад байна штэ. За 2 оноо тооцсон нэмэлт 1 шилжилттэй. За нэмэлт 1 шилжилт амжилтгүй. За амжилттай тасч багтаа 2 оноо авсан байна. 33 секунд. За сүүлийн 25 секунд. Тооны хавцаа 35-33. 20 секунд, 18 секунд. За батлын. Тайм аут гэж. Ямар гоё атгууд ба тий өө. Ингэж өөр атгуудгаас яхад Би болоос 18-ны тавьж хуяалаа. ингэж гоё. За Чехийн багийн За Чех багийн 6 номерын тамирчин хуяалаа 4 болсон байна. 6 номерын тамирчин хуяалаа 4 болсон байна. Чех Атагийн санаа зарж байна. Таваа алдаа биш. Би зөв алдаагийн сануулж 4 алдаа гэж зарж байна. Харин тий. Тэгээд хэсчих юм бол бас Багийн аль тийм тав болцсон юм байна. За тооны хавцаа 35-33. Тоглолтын цаг дуусаад 11 секунд үлдсэн. За Чех багийн тамирчин торгуулийн 2 удаагийн шилжилтийг үүсгэн 9 номерын тамирчин торгуулийн шилжилтийг үүсгэн юм байна. Оюутангийн нэг хэлтэй. Тэгвэл одоо тэгвэл гоё тийм. тэгээд оюутан алдах юм бол яах вэ?
За ихний шид дамжигтай. Одоо өстө огцсон дээр Тооны хайлтаа 35-34. тэгэл бүр гоё бол автаа. Ингээд За ихний шид дамжиггүй. За 8 секунд үлдсэн. За тайм аут гэсэн. Чехийн баг тайм аут гэсэн. аав намайг гоё. Араас ялч таарсан л та. Барсан гэсэн араас нь байхад битүүж манай атак гаргасан. Манайсаа зүгээр гарсан. Харсан баг л та өөрөө. Тэр жижиг шүүгч очив. Одоо энэ таалтаа гэж. Тэгээд асаад нэг алдаа нэг бол тэгээд. Тэгэхээр дахин алдаа авчих юм бол тэгээд дуусна. Тий. 8 секунд. Тэгвэл тий. Таалтаа хоёр ингэж хийхэд тэгээд үчин зур авчих. Энэ шивэдэх юм уу? Урваагаад болсон болчих. Одоо зүтгэл алдаа авах шүү дээ. Өөр яа. За сүүлийн 8 секунд. За чек баг бөмбөгийг тоолсонд оруулна. Хоёр, нэг, 9. За яг Австри 2025 Европын авраг шалгаруулалт анхдугаар тэмцээний эрэгтэй нэмэх 33 насны ангилалд алтан медалийг би Boners багийнхан хүртэж байна. Мөнгөн медалийг Чех багийнхан хүртэж байна. Баяр хүргэе тамирчидаа, баяр хүргэе. За Европын авраг шалгаруулалт анхдугаар тэмцээнд оролцсон ба нийт баг тамирчидаа чин сэтгэлээс баярлсан талархснаа илэрхийлье. Бүх шүүгч нартай баярлалаа. За алтан хүрэл медаль авсан багуудаа баяр хүргэе. За 19 цагаас ауто партийн дээр бүгдээрээ хамтдаа уулзъя. Баяр хүргэе. За энд нөгөө сонсогдох л бай доо битэр. Энэгээр энэ шигээ. За энэгээр ярих юм байна те. За энийг ярьж байгаа. За зүгээр би барьчих. За. За авраг авсан баяр хүргэе анхны 30-33-ийн Европын авраг шалгаруулалт тэмцээнд. За сэтгэл ямар байна? Сэтгэл мэдээж маш өндөр байна. Бидний яг одоо нэмэх 33 насны яг ийм тэмцээн үнэхээр дутагдаад байсан. Тэгээд анх дугаар тэмцээн болж байгаад үнэхээр зорж ирж оролцлоо. Маш их өндөр сэтгэл өндөр байна. За баярлалаа. Орой баяр дээр уулзъя. За баярлалаа. Амжилт. За одоо ингээд дараагийн мөнгөн медаль авсан манай Чех улсын Чех багийн ахлагч маань ирж байна. За өөрийгөө танилцуулах гоё. Намайг Отховог танаар зэгддэг. Чех улсад амьдарч амьдардаг. Тэгээд найз нөхдөөгөө анхны бас нэмэх 33 энэхүү ангиллын Европын авраг шалгаруулалт тэмцээнд орж байгаадаа төлөх баяртай байна. За баярлалаа. За тэгээд баг нь сая мөнгөн медаль авлаа те маш өрсөлдөөнтэй гоё тэмцээн боллоо. 34 35-ийн харьцаатаа хожих боломж олоо. Сүүлийн 8 секундэд юу гэж бодож байна? Ямар тактик ярив та нар?
Яг сүүлийн дан ялангуяа тэр 8 секундэд бид нар хөлбөр зураад гарсан. Аха. Тэр хөлбөрийг уулын явсан боловч дамжуулж байгаа хүн маань жоохон алдаа гаргачлаа. Тэгээд хэрвээ яг тэр хөлбөр яг хүн дээр очсон бол яг хожих хамгийн яг юу нэ байлаа. Эргэлтийн цэгийн дээр байлаа. Аа зөв. Тэгэхээр яг энэ чи одоо эхний тэмцээн юм чи юм нэгээр дуусахгүй тий. Дараагийн тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч сайн ажлын амжилт хүсье. За бай. За манай зохион байгуулагч одоо. За нааш. Манай Оюнбат. Омбо. За сэтгэл ямар вэ? Үнэхээр галзуу. Ер нь медалийн тоглолтууд гэлтгүү тэр нуглааны тоглолтууд амар үнэхээр өрсөлдөөнтэй байна. Энэ бүр яг одоо нэг нас заасан болохоор яг бүр шигшиж ирсэн. Өнийг найзуудаараа цуглачааг үнэхээр супер тоглолт болж байна. За аваргын төлөө тоглолт бол үнэхээр гал гарлаа. Нэг онооны зөрүү хүрлийн төлөө тоглолтч бас амар байлаа. Тэгээд ямар ч гэсэн тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх баг тамирчид одоо хөгжөөнд тэмцсэн хүмүүс болон одоо холбооноос энэхүү тэмцээнийг зохион гаргасан холбооныхаа хамт олон болон холбооны тэргүүн Эрдэм бахта маш их баярлаа. Тэгээд энэхүү тэмцээний бас сайхан амжилттай зохион байгуулсан гэж бодож байна. За тэгээд ирэх жил дахиад эндээ зохиочих бодолтой байгаа. Тэгээд яг хөө ярилцъя. Тэгээд ямар хүмүүсийн сэтгэл харах байлгүй те. Тэгээд үнэхээр сайхан байлаа. Үнэхээр ямар ч тэмцээн дууслаа. Гоё боллоо. Авраг авсан олсоо шивэдээс ирсэн би боолоос багийнхан дахин баяр хүргье. Мөнгөн медаль авсан Чех багийн залуучууд бас дахин баяр хүргье. Хүрд медаль авсан Микс 2025 багийн залуус дахин баяр хүргье. Баярлалаа. Тэгээд эмэгтэйчүүдэд бас баяр хүргэнэ. Юу байгаа вэ? Орой одоо ингээд 19 цагаас парти маань эхэлнэ тий. Тий, орой 19 цагаас парти. Тэгээд энэ одоо энэ линциг бол хилээд байгаа шүү. Линц сүүлийн үед айгүй их сагсан мөнгөнд тэмцээн зохион байгуулж байна. Айгүй эрхлээд айгүй дуртай болчих. Орой партийн дээр энэ хавийн хүмүүс ирэх үү? Ирнэ. Зөндөө биш ирээ авах тийм ээ. За дээрэс нь тэр партийн газар юу байгаа юу? Wi-Fi байгаа юу? Дахиад бичлэг хийж болох уу? Бодно аваад явж байна. Тэгвэл яг бас тэ хүмүүстээ бас партийн хаалт хэмжээнээс бас үзүүлээ. Тийм ээ. За тэгээд эмэгтэйчүүдтэйгээ алга үзчих одоо хэлийн хөө марчих чинь. За ингээд эмэгтэйчүүд 5 баг тойр тоглоод одоо хамгийн их хожилтой 4 хожилтой Германы турбо багийн хамт олон тамирчид баярлалаа. Баяр хүргэе. За мөнгөн медаль хүртсэн Штутгарт эмэгтэйчүүд баяр хүргэе. Хүрд медаль хүртсэн Скайбагийн эмэгтэйчүүдэд баяр хүргэе. За ингээд баярлалаа. За баярлалаа. Эхнэр ирж гин. За баярлалаа. За баярлалаа. Ингээд дараагийн удаа партийн дээрээс юу яа дамжуулна. Одоо унтраач. Тийм партийн дээр яач унтраач. Цаашдыг хийх байсан юм уу? Хийхгүй. Тэгвэл партийн дээр. Тий. За унтраа. Салаач юмсад ороод. Одоо юмнуудаас Амар орооч явж шít. Дөнгөж таралт нь явж шít. Одоо энэ юу нүү? Цаашаа явж л байгаа юм тий. Болог. Энэ тогийн салах болов шүү. Тий. Одоо энэ Йоо ямар интернет гинт амар муудсан байна. Тийм байна тий. Харъя яаж юм юм. Одоо тэг ярьсан нэг. За. Оо shit. Яасан бэ? Одоо шууд гүцчихлээ шүү дээ тий. Одоо шууд лайв болчихлоо шүү дээ. Тий. За ч гэсэн харъя. Юуг нь харъя. Лайв нь угаасаа эндээс уншиж болно. Угаасаа та дараа нь аккаунтаас даунлод